Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гадна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайд энийг ч нэр өгшөхгүй. Төрдөө ордгиймаар төшөв рүү ордгиймаар болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За өрөмдөргөө үзэгчтэй энэ ТV телевизтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар Улсын хурлын гишүүн Чадамбагийн баясгалан гишүүнийг урьж авчираад байгаа юм. Танд өрөмдөргий. За баярлалаа өрөөмөнд. За урилга хүлээж авсан танд талархал илэрхийлье. Таныг бас гишүүн болсноос хойш ер нь энэ хууль тогтоомжийн хүрээнд бид бүхэн ер нь энэ хүчлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах асуудал дээр бид нар яг аль төвшөнд байгаа юм бэ? Алдж байгаа, онж байгаа зүйл юу байна гэсэн зүйлээр ярилцах хүсэлтийг бас тавиад та бас завгүй бас аймагуудаар яваад сумдаар яваад одоо ярилцах гэж байгаа да таатай байна. За баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас үзэгчтэй хамтран ажиллагч байгууллагуудад танилцуулъя. За лавгийн тойм нэвтрүүлэгтээ хүнсний манлай үйлдвэр хүнс групп хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дуртахад таатай байна. За мөн лавгийн тойм нэвтрүүлэгтээ хурдан бас хялбар агс даатгал хамтарч ажиллаж байгааг дуртахад таатай байна. За гишүүний ажил тавлгүй за сүүлийн үед одоо ямар гол ажлууд дээр төвлөрж байна, хуулийн төслүүд гэдэг эндээс яриагаа эхлэв. За ажил тавтай сайхан байна. За 21 аймгийг өнгөрсөн 2025 оны 11 сарын 25-ны өдрөөс 12 сарын 25-ны өдөр буюу яг 30 хоногийн хугацаанд тэр сард 21 ажлын өдөр байсан. Уг нь 22 байдаг. Тэгээд 11 сарын 26 бидний одоо бас баяр таарсан учраас энэ өдөр амралтын өдөр болсон. Ингээд үлдсэн бүх өдрүүдэд нь нэг өдөрт нэг аймаг гэдэг 21 аймгаа тойрсон. За энийг дараа нь ярив. За тэгээд тэрнээс хойш ирээд хийж байгаа хамгийн гол хоёр ажил маань бол эд эрхтэн эс шил донорын ажлын хэсэг тийм ээ. Хуучин донорын тухай хууль гэж байсан. Тэгвэл одоо донорын тухай хууль маань өөрөө боловсронгуй болоод эрхтэн эдээс шилжүүлэн суулгах тусдаа нөгөөх нь цусны донорын хууль болж байгаа. За ингээд цусны донорын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тэгээд тийм учраас маш их завгүй өдрүүд байлаа, маш их завгүй цаг хугацаа байлаа. Нийт ажлын хэсэг, ажлын дэд хэсэг маань 19 удаа хуралдсан байна. За тэгээд чин бүрэн ариун заяа нарын анх өргөн барьсан энэ хууль дээр чуулганд одоо улсын хурлаар батлуулах ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд ажиллаад нийтдээ 90 гаруй хувийн одоо засвар өөрчлөлт, шинжилэлт, найруулгын одоо хийгээд тэгээд өчигдөр өнөөдөр бас ажлын хэсгийн маань хамгийн сүүлийн буюу 19 дахь удаагийн хурлаллаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн 4 дахь өдөр чуулганаар эхний хилцүүлгээ хийсэн. За тэгээд эхний хилцүүлэг дээр бол гишүүдээс санал аваад 4 одоо хэсэгтэр гүйцэн боловсруулах чиглэл авсны дагуу өнөөдөр тэрэн дээр ажилласан. Тэгээд ер нь бол хууль санаачлах нэг хоёрдугаарт нь санаачилсан өргөн баригдсан хуулийг улсын хурал дээр авч орж батлуулах тэр бас нэг хэсэг байдаг. Тэгэхээр өнөөдөр хамгийн их хэрэгтэй байгаа зүйлүүд бид нар мэдж байгаа одоо донорын асуудал тийм мэдээж нэгдүгээр амьттай донор, амьгүй донорын тухай яриа байна. Хоёрдугаар цусны донорын асуудал гэдэг. Цусны донор гэдэг бол өнөөдөр нэг хүн цусаа нэг удаа өгснөөр хамгийн багаар бодоход 3 хүний амь насыг аварч идэг. Тэгэхээр энэ бол маш чухал. Хоош нь тавьж болохгүй хуулийн төсөл байгаа. Тийм болохоор энэ дээр одоо цаг нар бүх оюун ухаан бүх юм аль зориулаад ажиллаж байна. Тэгээд сайн багтай учраас бас энэ ажил нь маш сайн явж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бас танай хуулийн хэлэлцүүлгийг би харсан. 60 гаруй санал дээр одоо санал хураалт явуулаад 60 гаруй асуудал дээр гишүүд бас саналаа өгч байна лээ. Тэгэхээр энд бол ингээд ямар хэмжээний өөрчлөлтүүд орж байгаа нь бол бас том хэмжээний өөрчлөлтүүд орж байгаа нь харагдчихлаа юм л да. Сүүлд манай байгууллага манайх бас нэг яг энэ донортой холбоотой нэг сурвалжлага бэлтгэсэн ер нь их хүлээлтэнд байгаа. Тэгээд зарим хүмүүс маань ер нь л энэ хуулийг харах за дээрээс нь донортой холбоотой энэ асуудлыг бушуухан шиг л нэг талдаа гаргаж олон нийтэд ашигтай байдлаар хэрэгтэй байдлаар яваасаа гэсэн хүсэлтэй байгаа юм билэ. Та бүхний хуулийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах гэдэг асуудал манад ингээд яригдаг биш олон жил яригдаг. За би таныг урьж оролцуулсан үндсэн 4 сэдэв байна.
За ер нь хууль эрх зүйн хүрээнд, бодлогын хүрээнд одоо юуг өөрчилж, юун дээр алдаад байгааг бид нар олж харах хэрэгтэй юм байна. Нэгдүгээр. За хоёрд хөдөлмөр эрхлэлтэй холбоотой зүйлийг би бол танаас бас нэг хөндөж асуумаар санагдаад байна. Тэр нь бид бүхэн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой зүйлийг орхиод тэр хүмүүсийг одоо жишээлбэл ковот заагаад өгсөн байдаг. Гэхдээ тэр нь амьдрал дээр хэр хэрэгждэг вэ гэдэг ч юм уу. Энэ асуудлыг бид нар ярив. За хоёрд хүртээмж. За хүртээмж гэхээр одоо манай үзэгч та бас дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөрэй. Ер нь одоо хүртээмжийн хувьд Монгол улс яг ямар төвшөнд байгаа юм. Бид бүхэн юун дээр анхаарахгүй байгаа. Энэ төрийн болон аж ахуйн нэгжүүд хоорондоо аль аль нь уялдаа холбоотой явах хэрэгтэй зүйл баг. За дээрэс нь боловсрал. За ялангуяа энэ сүүлийн үед технологи хөгжиж байгаа энэ цаг үед жишээлбэл хөгжлийн мэргэжилтэй хүнийг одоо боловсроор яг энэ цаг үеийн одоо яг тулгамдсан мэргэжлүүдээр ажиллахад ямар зүйлүүд дээр ямар бодлогоор явж болох юм бэ гэдэг зүйл дээр таныг бас байр суурьдаа илэрхийлэх байх гэж бодож байна. За нөхцөл байдлыг би танаас 2 жил гишүүнээр ажиллаа. Хууль эрх зүйн хувьд ер нь Монгол улс ямархуу байна? Өөрчлөх зүйл байна уу? Эсвэл хууль байгаа хэрнээ хэрэгжилт нь байхгүй байна уу? Яг зөв баярлалаа. Хамгийн гол асуудал энэ дээр байна л да. Өнөөдөр одоо яг 880 гэж анх намайг их хурлд орж явах Монгол улсад байсан хуулийн тоо. Гэтэл 900 гаруй болсон. Эндээс банк хэрэгжээд байдаг дүрм журм хууль гэвэл өнөөдөр Монголд 330 орчим хууль байна. Яг ашиглагдчихж байгаа. За хууль батлах энэ хуучин одоо их хурлын гишүүд бол бас хоорондоо өрсөлддөг нэг үзүүлэлт нь хэн нь олон хууль батлуулсан бэ? Хэн нь олон хууль санаачилсан бэ гэж явдаг байсан. Нэг тайлан дээрээ бичдэг. Тий, тайлан дээрээ бичдэг. Батлуулаад бас санхүүгийн дэмжлэгүүд авдаг. За тий, одоо тэгтэл яг үнэн эрэхтэй энэ тийм чухал биш гэдэг нь өнөөдөр бид нар нотолж штэ. Яагаад бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай маш сайхан хуультай. Сайн хуультай шүү. 2017 онд. За тий. За дээр нь бид нар Нобелийн конвенцэд нэгдсэн. 2017 онд нэгдсэн. За энэ хоёр том юм байсаар байтал бид нар өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх хангагдж байгаа юу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Ямар ч хуулийн хэрэгжилт байхгүй. Хэрэгжилт нь ерөөсөө байхгүй. Хэрэгжүүлэхгүй байгаа тэр явцад тавигдах одоо арга хэмжээ. Одоо ерөөсөө юм чинь хэрэгжихгүй бол ямар арга хэмжээ авагдах юм? Ямар одоо үр дагавартай гэдэг юм бэ? Тэгэхээр тэр үр дагаварт нь хүлээж байгаа арга хэмжээ хариуцлага байхгүй учраас хариуцлагын тогтолцоо байхгүй учраас энэ хуулиуд маань огтхон хэрэгжихгүй. За жишээ нь Улаанбаатар хот гэж бодъё л да бид нар тий. Одоо Улаанбаатар хотод Саранчлуун гишүүн санаачлаад бид тээр хамтраад гэрээсээ гараа энийг хэрэгжүүллээ. За гэрээсээ гараа. За нийслэлийн засаг даргыг тэр одоо арга хэмжээнд оролцуулж. За нийслэлтэй танилцъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87% нь гэр хороолол буюу орон нутагт амьдардаг. Ердөө 13% нь орон сууцнд амьдардаг гэсэн тоо үзүүлэлт байдаг. За ингээ гэрээсээ гарыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар нэг арга хэмжээ авахын тулд нэгдүгээрт гэрээсээ гарах хэрэгтэй. Тэгэхээр эндээс л бүх зовлон эхэлдэг. Эндээс л бүх хуулийн хэрэгжилт эхэлдэг. Эндээс л бүх дэг журам нөгөө хүртээмжийн асуудал эхэлдэг. За нийслэлийн засаг дарга харин гэрээсээ гараа гэдэг аян биш хоттой танилцъя гэдэг аяныг хамтарч хэрэгжүүлсэн. Энийг хотын хамгийн гоё хэсэг бол Улаанбаатар скватрын дүүрэг скватрын талбайгаас талбай дээгүүр нэвт талхаад хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв рүү очсон. Тэгээд энэ хүртээмжийн тухай үзүүлэх гээд байгаа байхгүй. Энийг ерөөсөө дахиад улс төр болгож байна. Үгүй эн чинь бол Монгол улсад байгаа хамгийн хүртээмжтэй цэг нь тэр байхгүй. Хамгийн сайн дид бүтц. Монголд үзэл гэвэл одоо хамгийн сайн дид бүтц тэнд биш. За тэгээ гараад одоо замаа гарахын тулд бид нэр багшийн дэдийн нөхөн гарцсан дээр очиж. Нөхөн гарцанд налуу зам байхгүй. Тэнгүү тэр шатар өргөөд буулгая гинэ. Уучлаарай. Энд хөгжлийн бэрхшээлтэй хүний гол шаардлага юу юм? Хэний ч оролцоогүйгээр өөрөө үйлдэлийг хийгээд биедан амьдрах штеп. Тэнгүү тэр өрөө хүн өргөж яваад унуул яах вэ? Тэр өрөө хүний амь нас эрсдэх, өргөж яваа хүн дахиад гэмтэх, өргүүлж яваа хүн өшөө хүндрэл үүсгэх энэ асуудлууд гарч ирнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ хуулийн хэрэгжилт хэрэгжихгүй байгаагийн уршиг юу юм бэ? Зөвхөн тэр хүн биш байхгүй. Тэр хүний хажууд байгаа хүмүүс тэр дарамтанд орж байгаа байхгүй. Өргөж байгаа хүмүүс зүгээр алхаж болох байсан, зүгээр өвчж болох байсан гэтэл заавал тэр хүнийг өргөх хэрэгтэй бол тэр хүний хүч хөрхөөгүй юу? Эрсдэл үүсчихдээ тэ.
Тэгэхээр дахиад энэ дээр өөр хохирогчд ууз бид нар зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнээр хардаг байсан бол тэрийг асраа халамжилж байгаа хүн гэр бүл нь давхар энд хүчирхийлэлд өртөж идэг. За ингээд гарцаараа бид нар гарч чадсангүй нөхөн гарцаар орч чадаагүй. Би л орохгүй гэсэн. За ингээд гэрэл дохоогоор гарлаа. За автобусанд суулаа. Сүхбаатарын талбай дээр буулаа. За автобус гингүүд дундуур 550-д орлоо. Гэхдээ дунд карт уншуулдаг юм байдаг. Урдуур орж уншуулдаг тий. За ингээ хөгжлийн бэрхшээлтэй хүн орлоо буулаа. За эндээс гарчлаа. Сүхбаатарын талбай дээр явлаа. Дахиад зам талбай болгонд нөгөө налуу байхгүй учраас хоош нухрааж буулгадаг, өргөдөг. За тэгээд дээр нөхсөвтэй маш их нарийн замууд. За энэ болгон чинь л өөрөө нөгөө хуулийн хэрэгжилтэйг би ярих гэдэггийн гол юм энэ байхгүй юу? Гэтэл үнэхээр хүртээмжтэй байсан бол тэр ямар ч асуудалгүй байх байсан. Гэтэл ингээл энэ одоо аян байхгүй болоод гэрээсээ гарыг биш хотын төвийг шалгахыг гэсэн чинь хамгийн хүртээмжгүй болж ирсэн. За тэгвэл энэ хамгийн гоё хэсэг нь юм байгаа юм чи одоо гэрээсээ гарах асуудлыг бүр яриач хэрэггүй. Тэ? Манай үзэгчд яг одоо энэ таны хэлсэн гэрээсээ гараа гэдэг ингээд төсөөлөд үзмээр санагдаж байна л да миний хувьд. Хэрвээ одоо танаа орон сууцнаас танаа хашаанаас хүчлийн бэрхшээлтэй одоо хүмүүс гараад ямар нэгэн төрлийн үйлчлэгээ ч юм уу эсвэл одоо нийгмийн харилцаанд орё гэж бодоход ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгийг яг одоо бас төсөөлж бодож үзэх хэрэгтэй байгаа тийм. За ингээд энэ маань өөрөө хуулийн хэрэгжилттэй л холбоотой. За орон нутагт явнаа. Одоо 21 аймгаар явлаа. 21 аймаг дотор за яг ганцхан аймаг төрийн захиргааны төв байгууллагатай хүртээмжтэй байна. За ямар аймаг? Булган аймаг. Шинэ баригдсан ордонтой тэгээд лифттэй. Аль ч өрөөнд аль ч давхарт орох боломжтой байна. Бүх аймагуд гадаана налуу замт хийсэн байна. Сайшаалтай. Гэхдээ дотор нь ороод 2 давхар руу гарах болоход дахиад л нөгөө шат байдаг. Тэ? За эн чинь өөрөө дахиад л эрсдэл үүсдэг. Хоёрдугаарт гэвэл би нэг нүд хуурсан одоо стандарт л гэж хэлээд байгаа. Дүр хэсэгсэн стандарт тийм гаднаасаа болж байна. За ингээд эмнэлгүүд рүү орё. За ихэнх эмнэлэг болж байна. Гэтэл бас дахиад зарим аймагуудын эмнэлэг болохгүй байна. Эн чинь л өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүний хамгийн анхаачны хэрэгцээ эмнэлэг шүү дээ, тийм биз дээ. За энд дахиад ярихад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш. Энд өндөр настай орно. Монгол улсын 10%. Дээр нь дөнгөж гимтсэн хинч гимтэн энэ бэрхшээлүүл хүн болгон тохиолддог тий. Гимтсэн хүн орох гэхэд чаддгүй. За хүүхдээ түрээд ажлаа амжуулъя гэсэн ээжүүл ямар ч одоо үйлчлэгээ авах ирэхгүй боломжгүй болж байгаа. За дээр нь гадны жуулчд ирээд нөгөө чемодааны чирээд явдаг штэ буудлаас буудлын явд. Тэд нарт дахиад хүртээмжийн асуудал байдаг. Ингэхлээр ерөөсөө бид нар сайхан хуультай боловч хэрэгжүүлэлтэн дээр л ямар ч юм байхгүй. За дахиад энэ хуулийн хэрэгжилт түрүү та хэлжсэн хөдөлмөрийн тухай хуулийн 25 одоо 144-р зүйл. Энэ нь анх 2017 онд Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулгаан гаргасан 28 дугаар зарлиг байсан. За энэ дээр анх одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажилуулах тухай байсан. Энэ нь дараа нь хөдөлмөрийн тухай хуулийн 140-д ороод одоо 144-р зүйлд орсон байна. 25-аас дээш ажиллагстай албан газар 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажилуулна. Эсвэл авч ажилуулаагүй тохиолдолд хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр төлбөр төлөх ёстой. За энэ бас хуулийн заалт хөдөлмөрийн тухай хуулинд орсон биш. Гэтэл дахиад хэрэгжилт байдаг. 2020 гишүүн болсноос хойш тухайн үеийн сайд инка Монголын сайттай 24 онд ярьсаар байгаа 25 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болгоно. Жил болгон зарлуулсан. За энэнийхээ хүрээнд бүх аймагуудаар дахиад явсан. Дахиад сургалтуудыг хийсэн. Ажил олгогч нартай, төрийн байгууллагатай, ажилч эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй. Энэний үр дүнд ерөөсөө нэг 3.7% хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн. 3.7. Одоо нийтдээ 18.1 гэдэг хамгийн сүүлийн судалгаа болж ирсэн. За хоёр тэгээд эн чинь өөрөө дахиад нэг хуулийн хэрэгжил байхгүй. Энд дээр тухайн үед 25 онд бол жишээ төрийн байгууллагууд 49%-тай. Хувийн байгууллагууд 53%-тай хуулийн хэрэгжилтийг биелүүлж байгаа гэсэн тоо байдаг.
энэ хуулиа биелүүлж байна. Тэгвэл энэ дунд ерөөсөө хангалтгүй гоцтой. Хуулийг 100% хэрэгжүүлэх ёстой биз дээ. 100% биелүүлэх ёстой. Гэтэл тэр нь өөрөө хангалтгүй. Даа ялангуяа төр өөрөө дүлий байгаа нь бүр хангалтгүй. Төр өөрөө дүлий. Дээр нь энэ хууль юу вэ гэвэл тэр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлэлтээр дамжуулаад одоо нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах нь чухал байхгүй. Тэрнээс биш тэр мөнгийг төлөхөөс илүү тэр хүнийг нийгмийн амьдралд оролцуулах нь чухал. За энэ дээр дахиад хуулийг хэрэгжиж даалгавна. Тэрөөсөө зорилго нь л тэр шүү дээ. Гэтэл дахиад энэ дээр хуулийг хэрэгжилт байна. Тэгэхээр хуулийг шинээр бичиж гэхээсээ илүү байгаа хуулиудаа хэрэгжүүлээч гэдэг шаардлагыг л тавих нь илүү чухал. За та бүхэн яриа хүртээмжээс би уг нь хүртээмжтэй холбоотой зүйлийг яриа гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт рүү ороод ирчлээ. Би энэ дээр нь бас яг ингээд яриа өрнөж байгаа дээр танаас асууя гэж бодож байна. Нийт нэг 107 орчим мянган одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн бол ус байна гэдэг бүртгэл 24 оны дараах байдлаар гарсан байна гэсэн. За энэс 18.1% нь л хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл тэр 107 мянган хүнээс 89 бараг 90% нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэдэг судалгаа байгаад шүү дээ. Энэ 90%-аас дөнгөж 18.1 гэсэн үг. Энэ хөдөлмөр эрхлэнэ гэдэг нь тэр хүмүүсийг ажил хийх гэдэг байгаа юм биш. Тэр хүмүүсийг нийгмийн амьдрал, нийгмийн харилцаанд оруулах нэг. Хоёрд тэр хүмүүсийг амжиргааны хувьд одоо тэтгэмж ч юм уу ямар нэгэн байдлаар усаас юм харахгүйгээр бас амжиргааны хувьд дэвшлүүлэх тэр хүмүүст илүү одоо боломжийг олох зүйл биш шүү дээ. Гэтэл ингээд нуглаа гараад асуудал гарчаад байна. Энэ одоо энэ квота хараад бид бүхэн энэ дээр та нарын нэгэ шийдэчээгээ суугаад авах хэрэгтэй юу? Ямар арга барил, ямар шинэ шийдлүүд байж болох вэ? За хөдөлмөр эрхлэлтийг ярихын тулд халамжийн тухай хэлээд ярих гэдэг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэгнгүүд танд одоо юу гэж бууж байна? Халамжийн тухай ойлголт орж ирж байгааз хөгжлийн бэрхшээлтэй юм чинь халамжид хамрагдах ёстой тий гэдэг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хүмүүс халамж гэж харддаг юм аа тий. Гэтэл тэр дунд чи бас хоёр хэсэг байгаад байна шүү дээ. Байнгын асаргаа шаардлагатай хуучнаар хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Тэд нар бол халамжаа аваад одоо төрөөс хайрлуулаад халамжлуулаад адилхан амьдрах ёстой. Нөгөө хэсэг тэр нь бол асаргаа шаардлагагүй хөнгөн хэлбэрийн хүмүүс бол нийгмийн харилцаанд орж өөрөө сурч боловсрч ажиллаж бусдтай адил ялгуурлан гадуурхагдахгүйгээр амьдрах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэсэгт зориулсан асуудлыг одоо хоёлаа ярих гэж байна шүү дээ. За энэ хэсэг бол дийлэнх хэсэг нь байгаа таны хэлдгээр. За энэ хүмүүс яах вэ? Хөдөлмөр эрхлэлтээр дамжуулаад яах ёстой вэ гэвэл яг таны хэлснээр нийгмийн харилцаанд оруулах нь чухал гэдэг. Энэ хүмүүсийн хувьд хийж байгаа хөдөлмөр эрхлэлтүүд маш үнцэнтэй. Яагаад гэвэл эрүүл хүн нэг савн хідэн одоо цагийн дотор хийх вэ. Гэтэл бэрхшээлтэй хүн тэрийг хийх гэж ямар их цаг хугацааг зарцуулах вэ те. Ингэхлээр энэ хоёрыг бол харьцуулах боломжгүй. Харин энэ хүмүүсийн тэр хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих ёстой юм бэ гэж асуудал гараад ирж байна. За тэгэхээр түрүүн тэр халамж гэдгээр 2027 оны төсвийн төсөөлөл дээр жишээ 2.8 их 80 төгрөг халамж гэдэг одоо ангилалд ороод ирж байна. Халамж. Гэтэл хүмүүс энийг бодонгууд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд хавтгайрсан халамжтай гэж ярьдаг тий. Монгол улсыг хавтгайрсан халамжтай гэж ярьдаг. Гэтэл халамжийн мөнгө хүн ам зүйн одоо бодлогын мөнгө хоёр чинь тустай байх хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл халамжийн мөнгөний 70% нь хүн ам зүйн бодлогын мөнгө гэдэг. Одонтой ээжийн мөнгө 0-3 нас хүртэл хүүхдээ харж байгаа эхийн мөнгө. За тэгээд дээр нь хүүхдийн мөнгө. Гэтэл 30% буюу тэр 2.8 их 80 төгрөгийн чинь 600 тэрбум л яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байдаг. За ингээд энэ тоонуудыг хараад ирэнгүүт нөгөө хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс маань энтэй харьцуулагдаад гараад ирдэг. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд тэр дэмжих асуудал дээр бол ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэтэл 25 он дахиад ажлын байрыг нэмэгдүүлж чадаагүй. Бид нар таны хэлсэн тэр тоо баримт дээр бол маш бага нэмэгдсэн. Яагаад тэгэхээр одоо энэ дээр бас зөндөө алдаа байд юм байна л да. За нөгөө сонгон шалгаруулалт те. За сонгон шалгаруулалтын хувьд гэх юм бол нэг авсан компани дахиж одоо төрийн бас байгууллага дахиж авч болохгүй, хүн дахиж авч болохгүй, дараагийн бизнес авна.
За тэгээд 10 сая төгрөг хүртэл авна. 10 сая төгрөгийн 50% нь буцааж төлнө. Хугацаанд богино байдаг учраас хүмүүс маань авсан юмараа үйлдвэрээ байгуулах гэж итэл байгуулад бүтээгдэхүүнээ гаргах гэж итэл зээлийн төлөлт эхэлдэг. Тэгээд нөгөө үйлдвэр нь дахиад чааш явж чаддаг юм. Хоёрдугаарт авсан юм нь үйлдвэр барих хэмжээнд хүрдэггүй юм байна. Дахиад. Тэгэл ийм асуудлууд гардаг. Тэгээд хөдөлмөр эрхлэлтэн дээр бол уг нь дэмжиж өгөх юм бол ямар ч асуудал алга байна. Хоёрдугаарт гэвэл өнөөдөр ажиллах хүчин байхгүй байна гэж маш их яриа байгаа. Ажил байхгүй байна гэж нөгөө талд яриа байдаг. Яг бодиттой байдал дээр үзэхлээр ажил давна гэдэг зар нь ажилд орно гэдэг зараас илүү байдаг тийм үү? Илүү байдаг. Гэтэл яг дахиад ажлын байран дээр яваад очингууд энэ дээр ялгуурлан гадуурхалт гарч ирээд байгаа. Эхлээд авлаа, цахимаар авлаа, нөгөө анкет авлаа, болон хүрээдэр гэдэг яваад очингууд шууд харагдах байдлаар нь ялгуурлан гадуурхалт. Манайх үйлчлэгээний ажилдаа үндийн болохоор таныг авах боломжгүй юм байна гэдэг. Иймэрхүү байдлаас л энэ хөдөлмөр эрхлэлт маань ерөөсөө явж чадахгүй байгаа маа. Унаад байгаа. За төрийн бодлогын зүгээс бол одоо энэ дээр бүр маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Одоо халамж гэж хардгаа болох хэрэгтэй. Би одоо энийг л хэлэх гээд байгаа. Тийм ээ. Хөдөлмөр эрхлэх боломжгүй л гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ. Энэ боломжтой шүү. Өнөөдөр би дээр нь бас энтэй уялдуулаад хэлэхэд хөдөлмөрийн чадвар алдалт гэж бид нарыг дүгнэдэг шүү дээ, тий. Би хөдөлмөрийн чадвараад 95% алдсан хүн. Гэтэл би хөдөлмөр эрхлээд явж байна. Би өнөөдөр хууль тогтоохтой байгууллагт би их хурлын гишүүн гэдээ явж байна. Энд чинь өөрөө би хөдөлмөрийнхөө чадварыг биш, би хөдөлгөөнийхөө тий би үйлдэлийнхээ чадварыг алдчихад байгаа. Энэ ойлголтыг хүртэл оруулж өгөх хэрэгтэй. Үйлдлийн чадвар алдсан хүн бол жишээ нь өнөөдөр би тэрхтээ нааш цааш явж л чадахгүй болохоос миний тарих 100% ажиллаж шээ. Гэтэл зарим нь гар нь сайн гэрнээсээ суудсан байгаа хүн бол юм хийж чадчихна. Аутизм одоо даун тий энэ өвчтөе хүмүүс хөнгөн хэлбэрийн хүмүүс бол ямар агуу хүмүүс бидний дунд байдаг үлээ. Одоо бид Моцартоор тий мэдэн штэ. Одоо энэ мундаг зураачд байна, жүжигчд байна. Бүгд тийм эмгэгтэй. Гэтэл тэр маань давуу тал болж идэг. Энэ ажил дээр ч ялгаа байдаг. Одоо тэр хөдөлмөр эрхлэлт дээр би нэг мөнгөн дүнг асуумаар санагдаад л да. 4 тэрбум орчим төгрөг одоо нөгөө хөдөлмөр хөлсний доод хэмжээтэй одоо тэнцвүүлэх байдлаар одоо өгч байгаа шүү дээ. Хэрвээ ажил авааг бол энэ мөнгөн дүн ер нь яг бүрэн гүйцэд яг аж ахуйн нэгжүүдээс орж ирж чадж байна уу? Чадахгүй. Би түрүү чи хэлдэг нөгөө 40%, 50% гэдэг чинь байхгүй юу? Тэр мөнгөдий чинь тэгж байгаа. Жил болго өөр байгаа. Энэ одоо би яг цээжээр мэдэхгүй байна. Гэхдээ 17 онд гарсан даруйдаа 600 сая төгрөгчлөө цугласан байна. За тэгээд нэмэгдэж яваад хамгийн их нь 20 онд үеийн тухай үед 9.3 тэрбум. За тэгээд дээдл нь 11 тэрбум хүртэл цугласан. Өнгөрсөн 25 онд 9.8 тэрбум төгрөг хүрч байна. За ингээд үзэнгүүт энэ мөнгөөр хэрвээ хөдөлмөр эрхлэлт зарцуулах юм бол бас чамгүй юм хийж болно. Гэтэл энэ өнгөрсөн оны хүртэл энэ мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэнд зарцуулагдаагүй явсан. Тусдаа 24 оны хүртэл энэ тусдаа биш одоо нэг дансанд хоригдлагддаг байсан. Тэгээд бүр тэр байтугай 20 оны үед энийг шалгахад энэ мөнгө нь өөрөө Солонгос руу явж ажиллах ажлагчдын хилний бэлтгэл хүртэл зарцуулагдсан байдаг. Ингэхлээр л нөгөө түрүү чи миний хэлдэг дахиад нөгөө хуулийн хэрэгжилтийн асуудал. Энэ мөнгө яг хөдөлмөр эрхлэлтэд зарцуулчих. Тэгэх юм бол хөдөлмөр эрхлэлтээр бид нар боломжтой гэсэн үг. Хөдөлмөр эрхлэлтээр би танаас асуухад одоо ингээд хууль байна те. Квоттой 25 хүртэлх ажиллах хэвээр бол нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аваад ажиллах хэрэгтэй. Нөгөө талдаа төр нэг ийм зүйл дээр анхаармаар санагдаад байна. Компаниудад бол ийм одоо хуулийн заалтын дагуу авах хүсэл байна. Гэхдээ одоо жишээлбэл нөгөө онцлогтон тохирсон ямар хуу ажил байх уу? Тэр ямар ажлын байран дээр нөгөө хүмүүсээ яаж дадлагжуулах уу? Яаж одоо тэр ажил дээр одоо урт хугацаанд ажиллах уу гэдэг ингээд энэ заавар чиглэл юм бас дутагдчих юм болов уу? Тийм учраас компаниуд бол хүсэл байгаа боловч магадгүй энэ одоо яг туршлага яг зөвхөн онцлогийг нь мэдэхгүй учраас алддгийм болов уу гэсэн бас бодол байна. Тийм, яг тэгдэг. Энэ дээр нөгөө тохируулгатай ажлын байр те. Энэ л дутагдчихжээ. За тохируулгатай ажлын байр дутагдж байгаа хоёрдугаарт гэвэл хүн гэсэн сэтгэл дутагдж байгаа. За төр яагаад энэ дээр дутуу ажиллаад байгаа юм бэ? Өнөөдөр
төсөв орж ирэхэд жишээ нь айлч байгууллагын төсөв дээр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажилуулаагүй бол гэдэг тэр хүснэгт байхгүй байдаг. Тэрийгэ тусахдаггүй гэсэн үг байхгүй юу? Дээр нь хувийн байгууллагууд шал өөр шүү. Хувийн байгууллагууд бол би бүр магтмаар байдаг. Ялангуяа томоохон төслүүд, уул уурхайн компаниуд бол хамгийн сайн хэрэгжүүлдэг. Ажлын хэсгээр шалгах гад очиход одоо Эрдэнэс 5 толгой. За энержи ресурс бидний муулаад байдаг. Эднэр маань 100% хуулиаг хэрэгжүүлээд ажиллаждаг. За төлбөрөө төлждөг. Дээр нь нэмээд ямар ажлын байр бий болгох вэ гэж ярьж байгаа. Энержи ресурсынхантай ухаан удаг дээр очиод бид нар ярилцаад нэг амжилтанд хүрсэн. Одоо тэр ажил маань хийгдээд удахгүй тэр ажлын байр бий болох гэж. Тэнд яах вэ гэхэлэр эргээд очингууд нөгөө төлбөрөө төлждөг боловч яг ажлын байр бид нар бий болгож чадаагүй байна гэдэг тэд нар маань ойлголтод хүрсэн байж штэ. Тэгэнгүүт за ямар ажлын байр бий болгох уу гэд маш олон уурхайчд байдаг учраас энд 8 массажчин ажилладаг хараагуйчуудын массажны төв хийе. Тэгвэл 8 массажчин маань хөдөлмөрийн тухай хуулиар ингээд амралтайгаа зохицуулагдчихлаа 24 хүн тэнд ажиллах боломжтой болж байгаа. 24 хүн ажиллах юм бол нэгдүгээр цалин хөлс нь уурхайчдын хэмжээний өндөр ав. Хоёрдугаарт тэр хүмүүс яг ажлын байран дээр очиж нөгөө найз нөхөдтэй болох нөгөө харилцаанд орох энэ юмнууд маань тийм. Миний хүсэл байгаа юм энэ ажил давна гэдэг чинь ерөөсөө тэр авж байгаа цалингаасаа төрүүлээд нийгмийн харилцаанд орж байгаа тэр асуудалд маш их чухал. Тийм. Хоёрдугаарт гэвэл тэр хүмүүс нөгөө хүлээж авч яадаг тийм. Ийм хүмүүс байдаг шүү гэдгийг. Одоо бид нар чинь анх гимтсний дараа бол би яг л эвэртэй туулаа шиг л байдаг ус. Би өөрийгөө тэгж дүгндэг байсан. Гудамжаар явхад хүмүүс ингээл эргэж чараал сайн муу хийлээд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй эргээд харьцангуй нийгмийн асуудалд харилцаанд ордог болсноос хойш тэр асуудал арай багасаад байна. Одоо таач гэсэн анзаарч байгаа бох тий. Одоо харааны бэрхшээлтэй эргээд маш их оролцдог болсон. За телевиз нэвтрүүлгүүд маань хүртэл доороо хүртээмжийн асуудлыг шийдээд мэдээнүүд хүртэл ядаж дохионы хэлбэрчтэй явдаг болсон юм шиг. Баг зэргийн ахилт тул гарч байгаа. Энэ дохионы хэлбэрч гэдэг чинь дахиад ажлын байр. Гэтэл зарим тохиолдолд яг ажлын байран дээр хүн нь хүрэхгүй байгаа тохиолдлууд бол байгаа. Дохионы хэлбэрч бол дутуу байгаа. Ажлын байр бол хангалттай одоо дохионы хэлбэрч авъя гэсэн байрууд байдаг. Гэтэл нөгөө бэлтгэгдэх боловсон хүчин маань байна. Энэ дээр л харин төр анхаарал хандуулаад яг энэ чиглэл рүү ажилламаар санагдаад байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг би тантай ингээд нэвтрүүлгийн ихэнд онцолж яриад байгаа зорилго нь хөдөлмөр эрхлэн гэдэг нь тэр хүмүүсийг одоо нийгмийн харилцаанд орохоос гадна одоо ирээдүйд одоо тэтгэмж гэдэг энэ асуудлууд дээр хүртэл давуу тал бодтой дэмжлэг нөхцөл байдлууд бий болох байхгүй. Одоо ингээд сая та хэлсэн тэтгэмж гэдэг зүйл яригдлаа. Гэтэл энэ бол ингээд нэг их том дүнтэй 2.8 их 80-д очоод байгаа юм шиг ирнэ задлаад үзэхээр одоо нэг одоо 16 наснаас дээшээ байгаа энийг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн сарда 428 мянган төгрөг. За нэг өрх байлаа гэж утсад өсрөл нэг 800-аас 1 сая хүүхдийн мөнгө нэмэгдэж 1 сая төгрөг. За тэнд нөгөө байнгын асргаатаа гэдэг одоо зүйлүүд нэмэгдэж байгаа шүү дээ. Гэтэл тэнд ингээд хөдөлмөр эрхлэхгүй байгаа тэр айл одоо амбулээр нь тооцоод үзэхэд энэ мөнгө хүрэх үү гэдэг чинь өөрөө бас асуудал болоод шүү дээ. Тэгэлгүй байхангүй энэ хөдөлмөр эрхэлж байгаад хөгжлийн бэрхшээлтэй бас одоо жишээ нь би олтмол би үл өөрөө өмнө нь ажил хийж ирсэн учраас би халамжаас биш нийгмийн даатгалаас халамж авдаг. Тэгэхээр халамжаас арай илүү гэсэн үг. Гэтэл яг халамжийн мөнгөөр амьдарч байгаа хүмүүсийн хувьд маш хэцүү шүү дээ. За хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёулаа яг тооцоо бодъё те. Хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байлаа 477 мянган төгрөгийн тэтгэмж авч байна. За тэр хүнийг асраа халамжилж байгаа хүн. Энийг би бүр нодно уйлан барин байж ярьсан. Сард 332 мянган төгрөг авдаг байлаа шүү. Тэ? Одоо нэмэгдээд 328 мянга болсон. Тэрсэн. 328 мянга. Өнөөдөр хэдэн хэд мах авах вэ? Өнөөдөр 10 илч мах хүрэхгүй. За тэгээд 302 мянган төгрөгийг сард хувагаад үзвэл өдөрт 10 мянган төгрөг. Одоо 320 болчиход байгаа ч гэсэн 10 мянган төгрөг. 10 мянган төгрөгөөр та юу хийж чадах вэ? Нөгөө өвчтөе хүний яаж асрах вэ? Асраа хамгаалагч гэдэг бол 24 цагийн турш тасралтгүй ажилладаг цор ганц ажил шүү. Их
хүнтэй яг ижлэх 24 цагийн турш тэр хүн хизээч дуудана, тэр хүн хизээч өвдөн. Ийм учраас энэ гэр бүл тэгээд дээр нь сая хүрэхгүй төгрөгөөр за им тарианы мөнгө 60,000 авлаа. Ингээ сая хүрэхгүй төгрөгөөр яаж амтрах вэ? Та сая зөвхөн одоо нөгөө мах хоолж гэдэг ч юм уу өргөн хэрэглээний бараадалд нэрч шít. Гэтэл тэр байнгын асаргаатай байгаа хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй байгаа тэр хүмүүс бол нэмээд имлэгт үзүүлэх тий. Тийм шүү дээ. Им тариа авах им тариа гэдэг энэ зардалтаа л баг угаас хүрхгүй байнгын зээлтэй, байнгын өртөө болж амьдарч байгаа. Тэгэд эндээс чинь сэтгэл готрал дараа дараагийн өвчнүүд нэмэгдчихэд асраа хамгаалагч нар хамгийн хэцүү нь өвчтнөө нөгөө харж байгаа үнэ гэж явсаар байгаад хамгийн сүүлийн шаттай очиж өвчнөө илрүүлж идэг. Асраа хамгаалагч дундаас маш хүнд өвчтэй хүмүүс өөрсдөө гарч ирдэг. Энд чинь өөрөө ерөөсөө тэр хүртээмжийн хамгийн гол юм чинь л энэ шүү дээ. Амжиргааны доод түвшин хэдийн сая шинжлэгдэж тогтогдлоо те 547 сая төгрөг болсон. Гэтэл нөгөө нэг нэмчлээ гэдэл бид нэр хөөрөөдөөс 477 сая төгрөг маань дахиад амжиргааны түвшингөөс тоохорлж байна. Тэгэхээр хүн үндсэн үйл дээр заасан амьд явах эрхээ эдлэх ямарч боломжгүй болж байна гэсэн. Тэгээд миний бодол бол ямар бодол байдаг вэ гэвэл энд ерөөсөө 100% халамжид хамруулах гэдэг хэрэг биш ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ зайлшгүй шаардлагатай байнгын асаргаатай хүмүүстэй өгөх халамжаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдралд хүрэхээр одоо тэр юуны амжиргааны доод түвшингөөс дээш болгоё ядчих. За асраа хамгаалагчдад бол ажил хийж байгаа учраас тэр хүмүүсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зайлшуулъя. Үлдсэн хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нь ерөөсөө хөдөлмөр эрхлэх таатай нөхцлөөр нэгэд л өгч. Тэрнээс нэгч төгрөг авъя гэж байгаа юм биш. Тэр хүмүүс гэртээ байя гэж байгаа юм биш. Боломжоор нь л нэгэд өгч. Ингээд явчих юм бол бид нар халамжийн улс биш болчих واخгүй. Та нар хараараа хөгжлийн бэрхшээлтэй юм гэдэг бол хамгийн сайн хөдөлмөр эрхлэгч, хамгийн үнэнч ажилтан байж чаддаг. Зөвхөн оролцоог нь л нэмэгдүүлж өгөх боломжийг нь өгөх ёстой. Нөгөө талаасаа энэ ингээд заавал хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэсэн байдлаар манайх нэг тийм буруу хандлагатай байт ингээд бусдаас өөр ч юм уу эсвэл нь ямар нэгэн байдлаар туслах ёстой ч юм шиг тий. Бид бүхэн яг энэ нэг юм нийгмийн харилцаанд орж байхдаа энэ асуудлуудыг бас их бодож үзэх ёстой юм байна. Шинэ төвшөнд ярих хэрэгтэй юм байна. Одоо би 12-3 жил энэ парламентд ажиллаж одоо сурвалжилж явлаа. Сая 24 оны сонгуулийн дараа л ингээд энэ парламент чинь нөгөө тэр хэмцэртэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн орох, үзэж харж танилцах боломж байхгүй юм байна гэдгийг харж байгаа байхгүй. Таныг сонгогдож орж ирсний дараа л манай Монгол улсын төрөө ордон засаж янзалж одоо юма тордож байгаа юм удаа гэж л харах. Энэ нэг талаасаа бас харамсалтай юм да. Харамсалтай юм. Тэгээд ордон доторх хүртээмжийг ярих гэхлээр маш хэцүү байдаг. Одоо яг нөгөө энийг иргэн баясгалаа өөрөө хүсэж байгаа юм шиг хараад байдаг байхгүй. Гэтэл баясгалаа өөртөө зориулж байгаа нэг ч юм биш. Энд чинь эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний хүртээмжийн л асуудал байх шин. Тэ? Одоо та мэдж байгаа бол хэдхэн хоногийн өмнө тэр налуу зам дээр би унсаа өнгөрсөн 7 хоногт. Тэр бол өмнө нь бол би тэрүүгээр яваад байдаг. Яагаад гэвэл маш болгоомжтой ингээд явдаг. Маш болгоомжтой. Налуу зам маань миний тэрэгний дугуйнаас гадна 2 хурал зайгардаг байхгүй. Бас стандартгүй. Стандартгүй, ерөөсөө ямар ч стандартгүй. Гэхдээ бүх юмн дээр одоо нэхэж чадахгүй байгаа учраас би ямар ч байсан ажиллаг хийх нь чухал. Дээр өөрийнхөө суудлаас би үгээ хэлж болно. Гэхдээ тэр нь ялгуурлан гадуурхал. Яагаад бүх хүн тэр энэ дээр очиж хэлгээд би тэнд хэлэхгүй байгаа. Энийг давхын тулд тийшээ бууж. Тэр бууж байгаа зам маань маш аюултай байдаг. Сая бол манай туслах бол гин алдаад ингээд одоо тэнд унчиж байгаа. Тэгэл унахад хүртээмжийн асуудал яригдаж эхэлж. Тэрнээс өмнө яриад хилээд идэх байдаг. Ерөнхийлөгчийн ивэл дор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн том чуулган болсон 2025 оны сүүлээр. Тэр чуулган дээр нэг тэрэгцэртэй эмэгтэй ирээд илтгэл тавих болсон. Тэгэхэд нөгөө их Монгол танхимын тайз руу гарах боломжгүй байхгүй. Дахиад манай туслахууд тэрэгтэй хүнийг өргөж гаргаж. Ингээд энэ нь өөрөө л ерөөсөө тэр хүртээмжийн асуудлыг л одоо хууль тогтоогчд маань ядаж нүдэн онгоогоосоо л гэж хүсэж байгаа шүү дээ.
За хүртээмжтэй холбоотой зүйлийг ярихаас өмнө энэ заавал одоо ингээд та бүхэн сая ингээд төрийн ордны төв хавцаа одоо хамгийн их дэд бүтцтэй хүртээмжтэй байж болох газрыг төрийн ордныг аж ахуй нэгжүүдийг одоо төрийн байгууллагыг ярьлаа шүү дээ. Ингээд бид бүхний нүдний цаана ингээд үлдсэн мэдгүй харахгүй нүднийг нөхцөл байдал байна. Тэр нь орон нутг, сумдад, аймагуудад нөхцөл байдал ямар байна? Сумдад одоо энэ хүртээмжийн хувь нөхцөл байдал ямар хөө төвшөнд байна? Ер нь ингээд бид бүхэн ингээд зөвхөн л нэг байгаа хүрээнд л хараад зэтгээд шүү дээ. За гишүүн болсноос хойш би 21 аймаг гиг 2 удаа тойрсон. Гишүүн болохоос өмнө би 4 тойрсон. За 200 гаруй сумаар ер нь гишүүн болсноос хойш орсон байна. Сум болгонд очиод би бас энэ тусгай хэрэгцээт хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ яаж амьдарч байгааг харахыг хүсдэг. Өөр ихгүй. Дорнот аймгийн Баян дунд байгаа хүн өөр. Сүхбаатар аймгийн Асхтад байгаа хүн өөр. За хаа байсан Баян Үйлгийн аймгийн Тол Бусманд байгаа хүн өөр. Энэ болгон дээр очихлоо хүртээмжийн асуудал бүр ордос байхгүй л гэд бодчих. Ерөөс ямар ч байхгүй. Суманд л юу ч байхгүй шүү дээ. Суманд тэр шорон дээгүрт хэрэгтэй хүн яаж авах вэ? Харааны бэрхшээлтэй хүн яаж авах вэ? Нохоо хуцах чимээгээр тэр юугаа авчиж баримжаагаа авчиж шүү дээ. Тэрнээс биш цардмал зам байхгүй үед харааны бэрхшээлтэй цагаан таягтай хүн тэрүүгээр явах боломж байхгүй шүү дээ. Шорон дээр ямар тэмдэглэгээ хийх юм? Хүний туслалцаагүйгээр явах ямар тэмдэглэгээ хийх? За хүний туслалцаатай явъя. Тэгвэл тэр асран хамгаалагч нь дахиж ажил хийхгүй болохгүй байгаа учраас энэ цалин дээр хүртэл, халамж дээр хүртэл хүртээмж яригадаад байгаа юм шүү. Тий. За бүр 100% боломжгүй, сум бол боломжгүй, аймаг бол боломжгүй. Гэхдээ хүртээмжийнхээ төлөө тэмцэж байгаа газрууд байна. Аймагуд байна. Өмнө Говь аймаг бол тэрэн дээр бол маш их анхаарал тавьж байна. Сүхбаатар аймаг маш их анхаарал тавьж байна. Аймаг болгоны төсөвт засаг дарагт жил болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр тусдаа төсөв орж ирдэг байхгүй юу? Энэ төсөв их багаас үл хамаарч байна. Энэ нь өөрөө хүртээмж асуудал. Орхон уул аймаг дээр буюу бидний хил заншснаар Эрдэнэтэд хамгийн өндөр байдаг. Орхон аймаг. Орхон аймаг. Жилдээ Орхон аймаг бол жилдээ 500 эдэн сая төгрөг байхгүй 528 сая төгрөг. Гэтэл зарим аймаг дээр 80 сая, зарим аймаг дээр 40 сая, 20 сая хүртэл байгаа. 40 сая аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэнд сэтгэл хангалуун байна. Юм хийгээд байгаа гэдэг. Гэтэл хамгийн их өргөдөл гомдол ирсэн аймаг бол Орхон аймаг. Хамгийн өндөр 500 сая. Өндөр 500 сая. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг мэдрэмж, хүн чанар дээр нь хуулиа хэрэг биелүүлж байгаа бай гэдэг дээр байгаа. Үнэхээр хэцүү шүү дээ. 21 аймгаар би бол одоо сая хамгийн сүүлийн 21 аймаг тойролтыг би ялгуурлан гадуурхалтын эсрэг хийсэн. Яагаад тэрхтээ хүн 21 аймгийг тойрч болохгүй гэж бид нар устдаас ямар ч ялгаагүй. Би тэргнээл хэрэгцээтэй. Би амь насаа алдах өвчний заалттай учраас асран хамгаалагчийн хэрэгцээтэй. Надаа бусдаас дутах юм байхгүй шүү гэдгийг харуулах гэж байна. Ингэж явах хугацаанд замд тэр дугуй одоо зам талбайг үгүйс болоо тэрэгний манд дугуй 6 удаа гарсан. За тэр хүртээмж муутагаас болоод байнга өргөж тойрж ингэж явснаас болоод амьсгалын одоо өвчмөл дахиад өвддөг. За нэг явах зам нь машин тавих талбайгүй хол газар ингэж явснаас болоод даарах асуудал гарч ирдэг. Ингээд 21 аймгаар явдаг нь ерөөсөө тэр хүртээмжийг шалгаж байгаа. Дараагийн удаагийн явалт бол хүртээмж гэдэг нэртэй юм. 9 сард явах юм. Энүүгээр зөвхөн тэрэгтэй хүн биш, харааны бэрхшээлтэй хүн, за дээр нь сугтай ихтэй хүн, сонсголын бэрхшээлтэй хүн надтай зүг явна. Ингээд 21 аймгийн хүртээмжийг дахиад үзнэ. Хүртээмж гэр, имлэг, сургууль, дэлгүүр, дээр нь орон нутгийн захирал. Эхний ээлжинд энийг шилжүүлдэг. Тэгэхээр ерөөсөө хүртээмжиг бол та Монгол улс байхгүй л гэж бодож байгаа. Бүх төвшөндөө байх. Бүх төвшөндөө байх. Төсөвдөр нь би одоо танаас асууя л да ингээд. 478 мянган төгрөг гэж байгаа. За ингээд байнгын асаргаатай бол 330 гээд тэгээ ингээд сая хүрэхгүй төгрөг сар болгон авч тийм ээ. Давхар ажил хийх боломжгүй. За тэгээ эмчилгээ, хоол, амьд ахуйн хэрэгцээний зардлууд гарч байна. Энэ бол хүрэхгүй байна. Хүрэхгүй байна. За энийг нэмэх асуудлыг та одоо гишүүн болсноос хойш байнга тавьдаг төсвөө яар.
За одоо 2027 оны төсвийн цаглбар эхэлж байна тийм ээ. Энд ямар санаачлалуудыг та ер нь дэвшүүлж байна? Нэг, хоёрд ер нь яа ингээд мөнгө байхгүй гэдэг хэрнээ ингээд улгаа зэлгийн асар их ба шүү дээ. Бид хүн ингээд ч одоо арчилсан улсын хамгийн ихний зүйл бол тэгж хүртээмжтэй ялгуурлан гадуурхалтгүй л байх ёстой зүйл үстэй. Ирэх тэгш. Хулгайг бид нэр эхлээд нөгөө саяар яриад тэ тэгэл 100 сая тэгэл тэрбум хэдэн тэрбум одоо их 80 юу вэ л болж байна. Би бол үнэхээр энэ дээр бол гайхдаг. Төсөв тэтгэвэр нэмий тэтгэмж нэмий нодон би 137 тэрбум төгрөгөөр тэтгэмж нэмж өгөөч гэж одоо гишүүдээс маш их гуйсан. Дийлхэ байгаад зөвхөн хөгжлийн бэрхшээлтийн иргэдийнх нь тэтгэмжийг 20% нэмсэн. Тэ? Нэмсэн. Гэтэл энэний цаана оюутлогоо гэж одоо нэг бидний яригдаад байгаа дахиад асуудал. Оюутлогоо бол маш хаалттай. Хийсэн гэрээн хаалттай. Хідэн төгрөгөөр одоо жисээ борлуулдаг нь хаалттай. Хэмжээнд байгаа боловч борлуулж байгаа үн нь хаалттай. Бид нар тэр үнийг мэддэггүй. Яагаад гэвэл тэр нь угаасаа засгийн газрын нууц төрсэн байдаг. Ингээд энэний цаана ямар хулгай явж байна? Бид нар яриад байгаа шүү. Өдөрт хэдэн тэрбум төгрөгний 10 тэрбум төгрөгний зээлийн хүү төлж байна гэж ярьдаг. Энэ мөнгөний чинь хэдхэн хувь нэг сар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж их нэмэх боломжтой. Энэ мөнгөний 10 сар нь өөрөө нөгөө тэтгэврийн хөгжтийн сая 500 болгох тэр боломж нь байна. Бүгдийн сая 500 болгох энэ бол буруу. Тэ? Сая 500 гэдэг чинь бид нар одоо сая нэг ярилцлаган дээр бас гарч ирсэн. Бүгдийн сая 500 болгоно гэдэг чинь тэнцүүлээд ингээд зарим нэг нь охирох гээд байна. Гэхдээ сая 500 гэдэг чинь доод хязгаар шин. Тэтгэврийн доод хязгаар нь сая 500 тэгэхээр тэрнээс дээш бай. Илүү төлсөн илүү авдаг вэ гэдэг зарчим үйлчлэх ёстой гэж боддог ш тийм биз дээ. Ингэхлээр боломж нь байгаамаа төрд нууцлагдмал тэрх Монгол хаасаагүй хулгай байна. Энэ хулгайгаар болчих. Гэхдээ одоо болоо штэ. Одоо хэлэхэд 30 жил хулгайллаа штэ. Одоо тэгэл дахиад хулгайгаа ярингууд ингээл өмнөх хулгайгаа яриаддаг. За болиё хаач. Одоо ерөөсөө яг өнөөдрөөс эхлээд тэгвэл шинээр явъя. Өмнөх хулгайгаа бити яар. Биентэйгээ бити барьц. Бүр зогсооч. Яг өнөөдрөөс эхлээд хулгайлахгүйгээр л амьдрал л та. Хэрвээ тгий гэвэл би тэрийг 100% дэмжинэ. 126 гишүүн татгалзъя. Их хурлаа тараа ямаагүй. Дахиад яг ерөөсөө ийгүүгээр эхлээл гэдэг юм дээр тохиролцмоор. Өнөөдрөөс эхлээд хулгай хийхгүй л да. Хулгай хийхгүй гэж ярангууд өмнөх хулгайгаа яриад их эднэр чи. Хулгайлахгүй яа гэхэлэр өмнө нь чи хулгайлцсан юм чинь гэж яриад байгаа. Тэр хулгай чинь нээлээ шүү, дэлгэлээ шүү гэд яриад байгаа. Намынхаа хурал дээр улсын хулгайг яриад байгаа. Тэгээ гараад ирэнгүүт нөгөөх нь их хурал дээр ирэхлээр байхгүй болчихдог. Дахиад хаалттай. Тэр нь хэн хулгайсан мэдэгдэхгүй, хуулийнх нь хууль зүйн сайд нь ч гэсэн тэр бумаар ярьсан хулгай ярьцдаг, тэрийг хизээч баталдаггүй. Нотолдгоо. Одоо энэ хулгайгаа тэгвэл ярихаа болиё. Өнөөдрөөс эхлээд яг жирийн л амьдрал та. Тийм мэдээж энэ асуудлуудыг бид нар шийдэхин тулд одоо ингээд эрх зүйн хувьд ч юм уу тогтолцооны хувьд олон зүйлүүдээр ярих шаардлага байна. Наазах нь энэ төрийн өмчтэй холбоотой асуудал гэсэн. Миний танаас асууж байгаа асуулт нь хүрхгүй байна амьдралд энэ тэтгэмж. Тэгвэл энийг нэмэх тал дээр одоо энэ 27 оны төсөвдөр баясгалан гишүүн ямар асуудлыг оруулах гэж байна вэ? За би ийм бодлоор төсөөлөл байна вэ? Нэгдүгээрт ямар ч тохиолдолд амжиргааны төвшнгөөс дээр байх хэрэгтэй. Хоёрдугаарт өнгөрсөн хугацаанд бид нэр одоо юу ярьсан бэ гэвэл төсөөллөөрөө нөгөө нэг юугаа хийдэг. Төсвийн төсөөлөл дээр инфляцийг тооцдог. Гэтэл бодит байдал дээр шал өөр байдаг. Бодит байдал дээр байгаа инфляцтай уялдуулж тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой маа. Энэ шаардлагыг би сангийн сайд төсвийн байнгын орон дараа ерөнхий сайдад хургуулсан байна. Ноднон бол өмнө нь ярьжаад хийгээгүй учраас 9 сард одоо төсөв дээр 10 сард ярилцсан шүү дээ. Тэгэхээр одоо бол 7 сарын 15-наас өмнө гишүүдээс санал авч байгаа. Энэ дээр би бүгдийг нь инфляцийн түвшинтэй уялдуулж нэмээ гэдэг шаардлага өгсөн. Ерөөсөө инфляцтай уялдуулаад жил болгоно нэмэгдүүлэл үе л да. Энэ нь л өөрөө хамгийн зөв алхам. Доотлынхын жишг ямар байх хэвээр вэ гэвэл
хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол амжиргааны түвшингөөс дээр байх ёстой. Асраа алгамжлагч бол хөдөлмөрийн хөлсний хэмжээний доод түвшинд хүрэх ёстой гэдэг энэ шаардлага. За ингээд оролцооны тухай яриад, төсвийн талаар яриад инглээ. Ер нь ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань одоо 107 мянга орчим хүмүүс. Энэ тоо өөрчлөгдсөн. Энэ тоо сүүлийн 2 жил өөрчлөгдсөн байна. Энэ ерөөсөө өчигдөр уржигдэрхэн 3 яам хамтарсан одоо хурал хийгээд нэгдүгээр тоон дээр зөв байх хэрэгтэй. Бид нар хүнээ тоолж чадахгүй байгаа юм чи яаж амжилтанд хүрэх вэ? 2 жилийн өмнөх тоотой байгаад байгаа нь би харин гайхаад. Өнгөрсөн жилийн төсөвтөр тийм тоотой байсан. Тийм тэгээ өнгөрсөн жилгэнгүү 112,117 гэдэг тоо гарч ирсэн. Гэтэл яг өнөөдөр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын хэлж байгаагаар Монгол улс 118,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэдэг энэ тоогоо 3 яам нийлээд яг одоо тогтоосон байна. 118,000. За тэгвэл энэ 118,000 хүнээс за нэг 80 гаруй 90 орчим хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэж тийм. Энэ оролцоо гэдэг маань нэг талдаа ингээд төр дэмжлэг үзүүлээд боломжуудыг нь олох хэрэгтэй гэж байгаа. Яг нөгөө хүмүүс маань өөрсдөө энэ оролцоо нь ер нь хэрэг байдаг юм бол юун дээр нь анхаарах хэрэгтэй юм бол энэ дээр мэдэрдэггүй гэдэг орчноо бас яагаад гэвэл одоо ямар нэгэн болоход цахимаар нөгөө юугаа идэг одоо мэдээллийг хүргэдэг. Та 302,000 төгрөг сард авч байгаа бол та датагаа авч чадах уу? Та датагаа аваад хангалттай мэдээлэл авч чадах уу? Чадахгүй. Тийм болохоор тэр хүмүүс мэдээлэлээс соцордог. Тэр дунд хөдөлмөр эрхлэх боломжтой маш өндөр түвшний хүмүүс байдаг. Дахиад оролцож чаддаггүй юм. Тэгэхээр мэдээллийг хүртээх тэр хүртээмжийн асуудлын дахиад яригдчих байгаа юм. За одоо энэ дээр уучлаарай. Ойролцоол нэг юм ярьж байгаа шүү. Барилга хот байгуулалтаас одоо нэг орон сууцчлуулах тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй үнийг орон сууцчлуулах хөтөлбөр одоо зарлагдж байна. За энд одоо нөгөө хөнгөлөлттэй нөхцлөөр орох хүмүүс маань оролцсон гингүүт энэ зөвхөн цахимаар явна гэж. Тэгээд байнгын орон дээр би сайдаас нь асуунгууд Монгол улсад ер нь цахим хэрэглэдэг хүн байхгүй гэж байгаа юм. Үгүй харин эсэргээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд цахим хэрэглээтэй хүн нь цөөхөн байт юм аа. Ихэнх нь цахим хэрэглээ байхгүй. Тэгэхээр тэр 8 сард бүртгэл эхэлнэ гэж. Бүртгэл цахимаар орж чадахгүй хүмүүс нь яах юм? Тэ? Орж чадахгүй хүмүүс нь яах юм? Энэ бүртгэл дээр чинь нөгөө интернетийн хувьд хурдтай одоо хурдан бичих чадвартай оролцох боломжтой хүмүүс нь л оролцсон гэсэн үг. Яг нөгөө хэрэгцээтэй байгаа тэр хүмүүс оролцох боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр ерөөс яг иймэрхүү маягаар л нөгөө хүртээмжийн асуудлаас болоод дахиад наад саяны таны хэлээд байгаа асуудал чинь бас л учирч байна. Амжиргааны хувьд ер нь яг та бүхэн судалгаа хийж үзсэн үү? Яг хөгжлийн бэрхшээлтэй байгаа энэ хүмүүс, асаргаатай байгаа энэ хүмүүс ер нь бол амжиргааны хувьд хэрэг одоо нөхцөл байдал нь хүнд байдаг юм бэ? Судалгаа хийсэн түр энэ дээр ямар нэг одоо сая тоогоо тоолсон гэхээр би гайхаж сууж байна л да. Тэгвэл тоонд бол дандаа зөрөө үйдэг байхгүй. Статистик нэг тоо гаргацдаг, эрүүл мэндийн яам нэг тоо гаргацдаг, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нэг тоо гаргацдаг. Ингээд энэ дээр үе сая албан ёсоор хэлсэн надад. За ингээд гуруулаа нийлээд одоо ямар ч байсан тоогоо гаргаж чадлаа. Гэт. Тэгэхээр энэ тоогоо тоолж чадахгүйгаа учраас бас амар эмгэнэлтэй байгаад байна л да. За амьдралын төвшингийн хувьд бол яалтчгүй одоо тэр амжиргааны доод төвшнгөөс доогуур төвшин. Хэдэн хувь нэг юм уу багцаа тоо байх уу? За яг энэ тоон дээр бол одоо дахиад энэ оны наривчлсан тоо гараагүй. Тийм болохоор тэрийг үл яг шууд тоогоор хэлэх боломжгүй. Гэхдээ талаас илүү өгнө гэж тооцоод болж байгаа. Яагаад гэвэл угаасаа авж байгаа тэтгэвэр тэтгэмжид тийм хэмжээнд байгаа учраас л тэр. Тийм учраас нөгөө оролцоог нэмээд хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн хөдөлмөрийг эрхлүүлээд нийгмийн харилцаанд нь оруулж ирээд цалин орлоготой болгоод нөгөө талд нь одоо сая таны хэлдэг хөдөлмөр үйлсний доод хэмжээтэй адилхан хэмжээний одоо нэмэгдлийг өгөх ёстой болов гэж би хувь сэтгүүлчийнхаа хувьд энэ асуудыг харж агаад танаас асуугаад байгаа юм л да. Энэ ингээд хамгийн түрүүнд анхаарах ёстой хоёр зүйл бол хүүхэд төгшөд болон одоо яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр л энэ төр гэж байгаа юм бол татвар төлж байгаа юм бол бид бүхэн энэ дээр л анхаарах ёстой юм шиг санагдаад байх юм. Тэгээ таныг энэ одоо 27 оны одоо төсвөөс л юм эхлэх байх гэж
төсвөөс эхлэн төсөв дээр саналаа өгчихсэн байгаа. Боддог. Тэгэхээр Төсвөө саналаа таны ямар хөө зүйлүүдийг ярих юм бол гэдэг зүйлийг асуугаад байгаа. За боловсролын асуудлыг одоо за нөгөө тал дахиад л хүчлийн бэрхшээлтэй хүн хүчлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг ингээд тусад нь тусгай сургууль сургадаг. За дээрээс нь тэнд нөгөө нэг хүүхдэд оногдох хувьсах зардал гэх ингээд олон асуудлууд байна. За яг боловсролын хувьд ямар тулгымцсан асуудлууд байна? За боловсролын хувьд яг өнөөдөр наад асуудал чинь бас манай бүлэг дээр орж ирсэн боловсролын сайд танилцуулга хийсэн. За өнөөдөр тулгамдж байгаа маш олон асуудал байдаг. За нэгдүгээрт тусгай хэрэгцээд боловсрол эзэмшүүлж байна хүүхдүүд тийм ээ. За хоёр янз байгаа дахиад хэлье. Энэ дээр одоо байнгын асаргаа шаардлагатай одоо хүүхдүүд тий асаргаа шаардлагатай. Тэр нь одоо юу вэ гэвэл сэтгцэн хүчтэй хүн дэлбэрийн тий. За дээр нь одоо хавсарсан онштой. Ийм хүүхдүүд бол одоо яалтчгүй тусгай сургуультай сурхаас өөр аргагүй байгаа. За энэ нэг хэсэг нь тийм ээ. За энэ одоо Улаанбаатар хотод Монгол улсад 6 сургууль байгаа. Яг хараа жишээ нь нөгөө бидний мэддэг 25 дугаар сургууль байна тий. За ингээд энэ 6 сургууль дээр нэг хэсэг хүүхдүүд маань сурч байна. За нөгөө хүүхдүүд маань ердийн сургуульд жирийн хүүхдүүдтэйгээ нэг ангид суралцах тэр боломжтой асуудал явж байгаа. За энэ бол маш зөв тий. Дээж бидний хувьд асаргаа шаардлагагүй хөнгөн хэлбэрийн хүчлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ жирийн хүүхдүүдтэй суралцаж найз нөхөд болж би нэг ойлгож ингэж сурах нь бол хамгийн зөв байдаг. Сурах явцад багш нар бол 10% нэмэгдэлтэй байдаг. Тийм ингээд хичээл орж байгаа багш. Гэтэл тэр 10% нэмэгдэл авч байгаа багшид өгж байгаа цаах арга зүй дахиад дутагдaltaй болчихдог. Цаах арга зүй. За хэрвээ тэр ангид олон хүүхэд ороод ирэх юм бол нөгөө багш маань аль талдаа илүү сургалтаа заах вэ гэдэг энэ арга барил дээр алдаа гаргаж идэг. За ингээд ийм нэг асуудал. За хоёрдугаарт за тэр хүүхдүүд маань сураад төгслөө гэж үтээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол амьдрах арга сургадаг тусгай хэрэгцээ боловсрлоо. Гэтэл яэш өгөх болонгууд энэ дээр дахиад бас зөрчилдөөн гарч ирдэг. Дараагийн сургуульдаа сургуулах л тий. Энэ дээр яаж шалгалтаа өгөх вэ? Тохируулгатай шалгалт авах хэрэгтэй. Харааны бэрхшээлтэй хүүхдөөр, сонсголын бэрхшээлтэй хүүхдөөр, дээр нь гараараа бичиж чадахгүй, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдөөр, сэтгцэн бэрхшээлтэй хүүхдөөр. Энэ болгон дээр асуудал гарч ирээд цаашаа сурах боломж нь хамгийн гол хомигддаг шатвал энд байдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурах боломжгүй байдаг. Хэрвээ та санаж байвал надтай зүг одоо нэвтрүүлэгт орж исэн хүүхд ярьж исэн. Өөрөө сэтгэл зүйч болох хүсэлтэй боловч яэш өгч чадаагүй учраас цаашаа сурах боломжгүй болчлоо гэдэг асуудал гарч ирдэг. Энийг өнөөдөр бас асуусан. Дахиад энийг сайдад тавьсан энэ асуудал. За энэ дээр үл сайд бол онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг илэрхийлсэн. За яг одооний сайд бол бас нэг юм одоо тэр хүний тухай ярихад бол гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яамны сайд хийжсэн, боловсролын сайд хийжсэн учраас ядчил энэ тусгай хэрэгцээд боловсролын талаар мэдлэгтэй билүү гэж бодож байгаа. Ойлголттой. За тэгээд саяхан 3 яам хамтраад энэ талаараа бас хилцүүлгээ хийсэн. За дээр нь за ихтэй сургуульд ороод ирэхлээр дахиад л нэг асуудал үүсдэг тийм. Би хүртэл нэг биерээ тулсан шүү дээ. Би хүртэл. Би 17 онд гэмтээд тэрэгтэй болсон. Би 18 оноос эхлээд эрх зүгээр сурах гад хөөцөлдсөн. Сургууль олдохгүйсэн. Ягаад гэвэл тэрэгтэйгээ очиод буугаад орох тэр надад хэрэгцээ байсан. Монгол улсын их сургуульд орох гэсэн хууль зүйн сургууль нь тэнхимд 3 давхартай хичээлдэг байсан тухай үед. Шатны асуудал байсан учраас орч чадаагүй. Ингээд би 22 онд худалдаа үйлдвэрлэх сургуульд хуучнаар орсон. Ингээд ороод тэднийх нэг давхартай танхимтай, налуу замтай. За дээр нь нэмэгдээд тэнд бол хуулийн тахиан маш гоё бэлдсэн. Бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн орсон учраас тэр дунд жишээ нь миний хувьд бол даралт тундаг. Надтай адилхан бас нэг оюутан байсан. Ингээд тэр битээрч зориулаад одоо амар хөрөг хүртэл гарсан анги дотор. Энэ бол баясгалан зориулсан биш. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан зориулсан юм байна. За ингээд сургууль маань дундаасаа эхлээд Монгол улсын их сургуультай тэгтгсэн. Ингээд би Монгол улсын их сургуулийг төгссөн. Намайг төгсөх үед орох үед маш цөөхөн оюутан байсан бол төгсөх үед 103 хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэр сургуульд сурч байгаа. Энэ хөрөө маш зөв юм болж эхэлсэн.
Яг гэвэл тэрэгтэй хүүхдүүд, харааны бэрхшээлтэй хүүхдүүд, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурсан. Монгол улсын их сургууль зарим сургуулаа хүртээмжтэй болгосон. Бүгдийн чадаагүй. Номын сангаа хүртээмжтэй болгосон. Тэнд харааны бэрхшээлтэй хүүхдүүд ордог, чимээгүй номын сан хүртэл гарч ирсэн. Ингээд уг нь хөгжөөд идэг. Гэтэл боловсролын хувьд бол чүү айл ерөнхий боловсролынхоо авч чадж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Энэ их одоо харамсалтай юм байхгүй тий. Хоош хойштой бид нар яах. Гэтэл заримд нэг нь болохоор бүгдийг нь цуг суулгах ёстой юм шиг ойлгоод байгаа. Үгүй энд чинь ялгаатай эрхцээтэй хүүхдүүд байгаа учраас хүн дэлбэрийн дээр одоо хүүхдүүд сурдаг сургууль байх хэрэгтэй. Тэрэн дээр би бас сайдад өгсөн албан бичгтээ бичсэн байгаа. Арга зүйч бэлдэж өгөөч 21 аймагт. 21 аймгийн багш нар ойлгохгүй байгаа хүүхдээ яаж ажиллах. Хин тэрийг мэдэх юм. Тэр сургууль дээр тусгай сургуулиуд дээр байгаа багш нар мэднэ. Сургууль болгон дээр нэг 6 оронтой гаргах чаачтай. Тэ? 6 сургууль дээр тэрс 18 багштай болчих. Тэр 18 багш нь 21 аймаг 9 дүүрэгтэй сургуулиуд дээр дандаа сургалтуудаа багш нартаа явуулаад арга зүйг болгох. Арга зүйг болгоё. Ингээ арга зүйг болгочих юм бол багш нар хүүхдтэйгээ ажиллах боломжтой болдог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургуульд өгсөн хүн бол маш том юм хүлээж байгаа шүү дээ. Эцэг гэхдээ гэтэл сургуульд сургах боломж нь хязгаарлагдмал байдаг. Энэ дунд дахиад бас асуудал үүсдэг. Сая 29-р тусгай сургууль дээр гарлаа шүү дээ. Хүүхдүүд нөгөө чимээгүй ашиграан гэд хийсэн. Гэтэл хэдхэн сарын дараа эцэг эхчүүд нь чимээтэй ашиграан гэд хийж. Сургууль дээр очиод уулзсангууд хүүхдүүд манай сургууль дээр үеийнгийн дээрлэхэлд алгаа гэсэн. Манай сургууль багш нар сайн хичээл задаг, бид нар гоё байна гэж. Гэтэл эцэг эхчүүд нь манай хүүхдүүд юу ч сурсангүй гэдэг. Ямар ч юм сурсангүй, бичиг үсэг тайлагдаж чадахгүй төгсөж байна гэдэг асуудал гарч ирдэг. Чанарын асуудал ярьж байна. Энэ сургууль стандарт. Сургууль боловсрол гэдэг зүйлийг яагаад ингэж чухалчлах ёстой юм бэ гэхээр энд дагаад нөгөө хэрвээ тэр сургууль боловсролын асуудлыг нь бид бүхэн тэр хүмүүстээ олгож өгөхгүй бол тэнд нөгөө ажилгууд л явна. Дахиад нөгөө хүүхдээ хараад нөгөө хүүхдтэй боловсрол олгохын тулд ажил хийх ёстой хүмүүс маань дахиад нөгөө таны хэлэг амжиргааны түвшний хувьд асуудалд орох учраас заавал тэр хүүхдүүдийн хүмүүсийн мэдлэгээс гадна бас амжиргаатай холбоотой зүйл байна. Стандарт хүртээмжгээ та тэр яриа болгон дээр гарч штэ. Төсөв дээрч гарч байна, сургууль дээрч гарч байна, хотод ч гарч. Би нэг ийм зүйлийг одоо ерөөсөй гайхаад барахгүй. Та нэг хариулт энэ дээр нэг өгөөж. Энэ ингээ шинээр маш олон одоо барилгууд төсвөр баригдаж байна л да. Энд яагаад ингээд ийм стандартыг нь яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо тэр байгууллагаар орж үйлчлүүлэхэд имлэг дээр, сургууль дээр аж ахуй нэгж одоо аж ахуй нэгжүүд хүртэл барьж байгаа тэр чинь одоо ингээд зөвшөөрөл аваад барьж байгаа улсын комисс хүлээж авч байгаа шүү дээ. Энэ дээр нь яагаад ийм одоо хатуу шаардлага юм тавьж болдгоо юм бэ? Бид бүхэн одоо ингээд яг үнэндээ мэдгүй өөрсдөд нь тулгамдаагүй учраас тэр хүмүүс бол үнэхээр мэдгүй. Одоо би одоо нэг жишээ авъя л. Би одоо бас 3 жил орчим өмнө нэвтрүүлгээ эхлэхийн өмнө шагаа мултаад 2 сууг таягта нэг сар гаруй болсон. Одоо тэнд бол ингээд ямар ч газар руу ороход үнэхээр хүндрэлтэй юм бэл. Зөвхөн 2 сарын хугацаанд байхад. Гэтэл ингээд тэр хүмүүс өөрсдийн одоо хүссэн, хүсээгүй гинтийн янз бүрийн асуудалд орсон одоо насан туршдаа тийм одоо онцлогтой болсон хүмүүс маань одоо энэ зүйлээс болоод ингээд хохироод нийгмийн харилцаанд орж чадахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай санагдаад байна. Энэ дээр дахиад нэг юм ярина. Хариуцлага. Ямар хариуцлага хүлээх? Энийг биелүүлээгүй бол энэ хуулийн хэрэгжилтийг биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээх? Эннээс л хамаг юм шалтгаалаад. Хинч хизээч хариуцлага хүлээгээгүй учраас одоо болтол энэ засагдахгүй. Сая барилга хот байгуулалтын яамнаас орж ирсэн юм дээр би дахиад асуусан. Танай дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо эрх зөрчигдсөн тэр одоо стандарт хангаагүй хэдэн барилга байгууламж бүртгэгдсэн бэ? Хэдэн гомдол шийдсэн бэ гэхэд нэгч бүртгэгдээгүй, нэгч гомдол шийдэгдэг. Сонин бүх үстэй. Бүгд шаардлага хангаагүй. Бүр хатуу или бүгдээрээ хангаагүй. Гадна талдаа налуу замтай бүр байрлагууд дотроо ороод ингээл дотроо 2-3 шит хийчихдэг шин. Ингээл өөрөө хүртээмж байдаг. За арай хийж болдог одоо Монголын бүр барилгын нэлээд том компани. Нэлээд үн цэнтэй хотхон. Гэтэл тэр хотхон дотор би ороод
нойлын хөрөнд тэрэгтэй орж чаддгүй. Хаалгаар нь багтдаггүй. Энэ стандарт байхгүй шүү дээ. Тэгвэл хэрвээ гадны оронд байсан бол энийг хэрэгжүүлэх тэр явцсан байх үс. Гэтэл манай тэр хариуцлагын систем. Хэрвээ энийг хэрэгжүүлэхгүй бол хариуцлага аваад та одоо хууль тогтоогчийн хуваар их хурлд ороод ирсэн байна тийм ээ. Бас төлөөлөл байна. За яг энэ хариуцлагын системийг суулгахын тулд одоо та яг ямар ажил хийхээр зорж байна? Эндээс л эхлэх ёстой юм шүү. Яг зөв. Эндээс эхлээд хэрвээ тийм стандартаа бариагүй тэр хариуцлага хуулийн хууль дээр бичсэн зүйлээ биелүүлээгүй тэр албан байгууллагын бол тэр дарагт нь захиралт нь тэ дүүргийн засаг дарагт нь их хурлын дарагт нь хариуцлага тооцолтой. Эндээс л эхлэе. Та юу гэж бод? Хариуцлага тооцдог энэ системийг хэрэгжүүлдэг л баймаар. Энэ дээр одоо дахиад одоо хууль санаачлах болно. Уг нь бол хууль гэдэг чинь өөрөө цагаан дээр хараар л бичсэн байгаа юм шүү дээ. Хориглоогүй бол бүгдийг зөвшөөрдөг шиг тийм. Хориглолцсон байгаа юмыг хийгээд байгаа хүмүүс яагаад арга хэмжээ авагдахгүй байгаа. Төрийн өмчт компаниуд ялгаагүй. Тийм. Тэгээд энэ дээр одоо би хариуцлагын талаар л одоо байнга л одоо нэг ярьсаар байгаа төлөв болж байна л да. Орж ирэх болгонд л хариуцлагыг ярьдаг. Хариуцлагыг шаарддаг. Одоо тэгэхээр энийг биелүүлээгүй ямар арга хэмжээ авдаг вэ гэдэг дээр л одоо хууль болгон дээр оруулт юм ааш. Энэ дээр хэрвээ биелүүлээгүй л тэдээс тэдэнд гөргөөр торгоно. Энэ торгуулийг аваагүй үл яах вэ? Дахиад те. Тэр торгуулийг нь авдаггүй вэ шүү дээ. Тэнд л нөгөө нэг ахуулч яваад байгаа байхгүй. Тэнд л нөгөө нэг авилгалч яваад байгаа. Тэр торгуулийн 50%-ийг нь өөртөө аваад тэгээд тэр торгуул хэрэгждэггүй юм яваад байгаа. Тэгэхээр ерөөсөө хэрэгжүүлээгүй үл яадаг вэ гэдэг дээр л одоо ч юм гаргах хэрэгтэй. Иймэрхүү асуудлаа шийдэхгүй бол одоо энэ манай төрийнхэн дарга нар энэ сайд дарга нар хүн төвтөө улс энэ төр ярьдаг. Одоо иймэрхүү зүйлээ ер нь одоо энэ асуудлаа шийдтлээ ер нь бол одоо ярих болох хэрэгтэй. Тэ. Хүн бол одоо засгийн газрын одоо хамгийн том мега төсөл байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйл бол ярих болох хэрэгтэй л дээ. Би тантай бас ингээд яг өмнө нь ярилцж байсан энэ асуудлаар ингээд бас юм зөвхөнд байна. За би одоо танаас дахиад хамгийн сүүл нэвтрүүлгийн маань цагт өгч байна. Бид бүхэн ингээд одоо байгаа хүндрэл асуудлуудыг ярьлаа шүү дээ. Ер нь ирээдүйд биднэрт одоо ингээд ямар зүйл шинэ өшөө илүү том асуудал хүндрэлүүд биднийг хүлээж байна. Одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг маань энэ дээр төр засаг ямар асуудлаар одоо анхаарах хэрэгтэй. За энэ дээр одоо маш аюултай юмнууд байна л да. Жишээ нь сэтгцийн өвчин, сэтгцийн эмгэг, хавсарсан хүн хэлбэрийн эмгэгүүд оюуны бэрхшээл тэг хүүхдүүдийн маань тоо сүүлийн үед маш их нэмэгдэж байгаа. Маш. За энэ хүүхдүүд маань бага балчир байхдаа нэг хүний асаргаанд нэг хүний хараа хяналтанд ор байж чаддаг. Энэ хүүхдүүд насанд хүрэх үйл явцдаа хамгийн хүнд үе дээр ирдэг. Бэлгийн буужилт гүйцэд ирэх үед. Ярьж болохгүй сэдв энд маш их байдаг. За гэтэл энэ тоо маань одоо хамгийн бага үе дээрээ байна. Одоо 5 жилийн дараа огцом нэмэгдэнэ. Дахин нэмэгдэнэ. Одоо байгаагаас хэд дахин нэмэгдэнэ. Энэ үед төрсөн маань ямар арга хэмжээ авах юм бэ? Одоо миний гол сүүлийн үед ярьж байгаа юм бол их хурлын төвшөнд хууль тогтоогчтой за тэгээд ард иргэдтэй ярьж байгаа юм бол яг энэ асуудал. Энэ нь бид нар бэлэн байх хэрэгтэй. Бид нар аюул тулгарчсны өмнө бэлэн байхгүй бол аюул тохиолдсны дараа энийг засах боломжгүй болно. Жилдээ 7,000-аар, жилдээ 8,000-аар нэмэгдэх тэр хүүхдүүдийн асуудал яах вэ? Насан туршид ирэхлээр нэг хүн дийлхэ байдаг. 2 хүн тэр хүнийг асрах хэрэгтэй болно. Бэлгийн буужилтанд гүйцэд ирэхлээр тэр үед ямар асуудлууд гарч ирэх вэ? Жирийн хүн бол хүүхэд бол тестостероныг спортоор хичээлээд гатгчлуулждаг. Бэлгийн ажлаас гадна тийм ээ. Гэтэл яг тэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй дэнд хүн дэлбэрийн тэр хүүхдүүдийн хувьд тэгж гаргагчлуулах боломжгүй. Гэтэл тэр тестостероныг гатгчлуулах өөр шаардлага гарч ирдэг. Ингэхлээр энийг бас олонний өмнө ярих зохимжгүй. Гэхдээ маш тийм хэцүү үе бид нарт ирж байгаа. За одоо Америк ерөнхийлөгч хүртэл хэлж штэ. Давны өвчин,
За тэгээд дээр нь аутизмын эмгэг 28 тутамд нэг болж байна гэж. Монгол улсад ч ялгаа авахгүй. Энэ тоо өдрөөс өдөрт өсөж байгаа. Тэгэхээр л бид нар хууль эрх зүйн хувьд, хүртээмжийн хувьд энэндээ бэлтгэх ёстой байна. Тэрс хүртээмжийн хувьд, хууль эрх зүйн хувьд энэ асуудлуудад бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгодог тэр юмнуудыг байлгамааргүй байна. Хүнсний аюулгүй байдал, утаа, хөдөлмөрийн аюулгүй байдал. Хөдөлмөрийн аюулгүй байдал. За тэгээд дээр нь энэ нөгөө хүний одоо энэ дундаж давхраг дээшлэх тусам хүн ам зүйн сэтгэл эрүүл байдаг. Дундаж давхраг доошлох тусам тэнд ядуурлын хөгжиж идэг. Тэрийг дагаад нөгөө бэрхшээлтэй болох тэр боломжууд илүү их нэмэгдэж идэг. Тэгэхээр энэ эрсдлийг л багасгах тэр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн хувьд ингээд би танаас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дааж амьдралын хувьд асууя л да. Ер нь энэ гэр бүл салтын түвшин их өндөр байдаг гэж би сонсч байсан. Ер нь нөхцөл байдал ямар байдаг юм бэ? Энэ өндөр байдаг. Маш өндөр байдаг. Даа ялангуяа бас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асраа хамгаалагчдын хувьд бол энэ маш их байдаг. Мэдээж тоон судалгаан дээр бол хүүхдээ харж байгаа ээжүүдийн тоо хамгийн их байдаг. Ээжүүд л хүүхдээ хараад үлддэг. Мэдээж энэ дунд аавууд байгаа. Гэхдээ яалтчгүй тоон судалгаагаар илүү байдаг. Гэхдээ яагаад гэвэл тэр чинь тэр одоо би яагаад 21 аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байх ёстой гэж үздэг вэ гэвэл энэ нөрөө тэр гэр бүл аав ээж хоёр хүүхдээ тэр төв давьж өгөөд тэр өндрөнжүүлэхэд өгөөд хүүхдийг асарж яах, хүмүүжүүлж яах, сургаж яах хооронд өөрсдийн гэсэн цаг зав гардаг байхгүй. Сурах, гэр бүлэндээ үзүүлэх, ажиллах, найз нөхдөдтэйгөө уулзах тэр зайлшгүй хэрэгцээг хангаж идэг. Энэ тохиолдолд гэр бүлийн бат их байдал буцаад нэгдэж идэг. Тэгэхгүй өдөр болгон нөгөө нэг хүүхдийнхээ төлөө явж байгаа энэ байдлаас болж стрессддэг. Энээс болоод нөгөө нэг гэр бүл дотор зөрчил ус үүсдэг байхгүй. Одоо хатуугаар хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэн бол гэр бүл дотроо дахиад хүчирхийлэгч болж хуурж идэг. Мэдэгдэхгүй ч гэсэн те. Ягаад гэвэл бусдынхаа эрх ашиг дандаа ингэж одоо нөлөөлж идэг гэж. Би бол өөр дээрээ би тэгж дүгнэдий. Би манай ихнэр тэр болгон намайг орхиод гарч чаддгүй. Өөрийнхөө дуртай бүжгэндээ одоо бүжгийн спортоор хичээлдэг бол тэрэндээ явж чаддгүй. Өөрөө тусдаа сургууль сурч чадахгүй байна. Надтай цуг миний зорилго бидний зорилго болж хувираад эрх зүгээр цугж сурч байна. Магадгүй тэр хүн өөрөө сэтгэл зүгээрээ сурмаар байна. Гэтэл намайг орхиж чадахгүй байна. Би өөрөө тэр хүнийг хүчрхийлэгч болж чаддаг. Хүүхдүүд маань хичээл тараад хамгийн түрүүнд гэртээ ирдэг. Үеийнхэнтэйгээ адилхан PC орж тоглож чаддаггүй. Яагаад гэвэл аав ирэхэд туслана гэж ирдэг. Ийм асуудлууд байдаг. Тэгэхээр л энэ хэрэгцээг хангахын тулд бид нарт тэр нэг хөгжлийн төвд маань хэрэгтэй. Тэнд байгаа чи сэргээнцэх төвд Баян-Онгор аймагт жишээ нь тийм төвтэй. Гэхдээ одоо ингээд жижиг төвүүд байна л да. Тэнд хүүхдээ өгөөд баг одоо хөнгөн хэлбэрийн хүүхэд нь идэгцэн байгаа. Тусгай сургуульд явдаг байсан хүүхд тэнд явж байгаад жирийн сургуульд орчиж байна. Аав ээж нь урам авч нөгөө арга барил би түрүүний хэлээдсэн нөгөө арга зүгөө олохгүй байсан бол хүш манай хүүхд сурд юм биш. Манай хүүхд ирүүл болж чадчих шин. Ингээд нөгөө гэр бүл чинь хамаагүй гоё болж эхэлсэн. За баярлалаа. Нэг хүний асуудал биш шүү. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг бол хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл болж хувирдаг. Цаана дандаа 118 иргэн гэж байгаа бол энэ 118 өрхийн асуудал байгаа шүү. 28,000. За баярлалаа. Урилга хүлээж авсан танд талархал илэрхийлье. Манай нэвтрүүлгийн цаг маань бас дуусах болсон байна. За энэ асуудлаар эргээд яг энэ бодлогын чиглэлээр эргээд дахиад тантай ярилцах боломжууд бас гарах байх гэдэгт итгэлтэй байна. 27 оны төсвүүдийн тэтгэмж энэ асрамжийн тэтгэмжтэй холбоотой асуудал дээрээс нь энэ олгогдож байгаа энэ 478 мянган төгрөг гэдэг зүйлийг нэмэхийн төлөө ажиллаараа. За хоёрдугаар тэр хүртээмжтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд ч юм уу эсвэл одоо байгаа хуулийнхын хүрээнд хариуцлага тооцдог системийг ажилуулахын төлөө ажиллаараа. Танд бол одоо бас ингээ
мөс хаглах гэдэг шиг ийм том үүрэг оногдсон байгаах. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. Урилга хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Лавгийн 50 нэвтрүүлгийн төрөд өндөрлж байна. За лавгийн 50 нэвтрүүлэгтээ Хүнсний манлай үйлдвэр Хүнс групп Хүнс комплекс хамтарч ажиллаа. За мөн хурдан бас хялбар агис даатгал хамтарч ажиллаа. За өнөөдөр манай нэвтрүүлэгт Улсын хурлын гишүүн Чадамбагийн Баясгалан оролцлоо. За бид хоёр манай зочин бид хоёр өнөөдөр ер нь энэ нэг хүчлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэж яриад байгаа. Энэ бид нар энэ төрийн бодлогынхаа төвд авч тавина гэж яриад байгаа юм. Хичнээн хэмжээнд одоо гадуурхаж орхицсан юм бэ. Яаж үлдээсэн бэ гэдэг сэдвийг илүү гүн ярьлаа. Ус төрч гişүнтэй бол ус төрчийн ус төрийн асуудлаар нь ярьж хамтсангүй. Тэгээд дараагийн нэвтрүүлгүүдээр ярих боломж гарах байх гэж бодож байна. Танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Дараагийн 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа. Батулга ард түмний өвмөнд самуунд Ийм үйлдэл гарна ч нэ би бас санссангүй. Ерөнхий сайдыг нэгэнч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ордогдмааргүй. Төшөв рүү ордогдмааргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.